Эрхэм үзэгч та бүгдийнхээ амрыг айлтгая. Эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаараас Монгол Улсын зэвсэг түвшний цэргийн баг нэгдсэн үндэсний байгууллагт шалгаглалаа. Зэвсэг түвшний 119-р анги хошууч генерал Самбуу агсны нэрмжит боллоо. Улсны батлан хамгаалахыг сургууль 100 жилийн ойтойгоо золглоо. нэгдсэн үндэсний байгууллагын ихийг захиулах ажиллагааны чадварын бэлэн байдлын системийн 2 дугаар шатны шалгалтад Монгол Улсын зэвсэг түвшний 3 цэргийн баг амжилттай шалгаглалаа. Монгол Улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Хүрлцөхөө нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 74 дугаар хуралдаанд оролцох үедээ дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө Монгол улс инхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх бодлого баримталж байгааг тунхагласан билээ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах ажиллагааны чадварын бэлэн байдлын системд 2017 онд бүртгүүлсэн. Энэхүү шалгалт нь 4 үе шаттайгаар явагдах юм. Монгол улсын зэвсэг түвшин түргэн байрлах хүчний рот, цэргийн инженерийн рот, 2 дугаар шатны хээрийн эмнэлгийн багуудыг нэгдсэн үндэсний байгууллагын үнэлгээ зөвлөмжийн багийн 2 дугаар зэрэглэлийн шалгалтад амжилттай хамрууллаа. Түргэн байрлах хүчний оротыг тусгай хүчний цэргийн командл барилга инженерийн оротыг барилга инженерийн цэргийн удирдах газар 2 дугаар шатны эмнэлгийн бэлтгэлийг эрүүл мэндийн хэлтс хариуцж амжилттай бэлтгэлийн ханган шалгууллаа. За өнгөрсөн 10 дугаар сарын 5-наас 8-ны хооронд зэвсэг түвшний 350 дугаар анги дээр түргэн байрлах хүчний оротыг амжилттай шалгууллаа. За уг үздэгт нийтдээ 160 гарын цэргийн албаагч, 40 орчим техник хэрэгсэл, бусад 1000 гаруй холбоо болон ард тал тайвал хэрэгслүүд, майхан зэрэг шаардлагатай бүх тоног төхөөрөмж, эд хөрөнгийг дэлгэж шалгууллаа. 2 дугаар зэрэглэлийн шалгалтын ач холбогдол нь 1 дугаар зэрэглэлд бүртгэгдсэн цэргийн багийг үнэлгээ зөвлөмжийн үзлэгт хамруулж ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжтой хэсэгт дүгнэлт гаргах юм. Тус шалгалтад 3 цэргийн багийн 500 гаруй цэргийн албаагч, 200 гаруй нэгж техниктэйгээр энэ оны 6 дугаар сараас эхлэн бэлтэж эхэлсэн бол цэргийн инженерийн рот 120 гаруй техник, 240 гаруй албаагчдаас бүрдсэн барилга инженерийн салаа, замын салаа 2, инженер дэмжлэгийн салаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон юм а. 2017 онд нэгдсэн үндэсний байгууллагын үнэлгээний багт тухайн оротын бэлтгэлийг шалгуулсан бол өнөөдөр цахим хэлбэрээр үнэлгээний багт үзүүлж байна. Ингээд үндсэн тоног төхөөрөмж болон бие бүрэлдэхүүн мөн өөрийгөө хангах тоног төхөөрөмжүүдийг бүрэн үзүүлж амжилттай үзүүл дуслаа. Монгол улс өмнө нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах ажиллагаанд 2 дугаар шатны хээрийн эмнэлгийн ротыг явуулж байсан туршлагатай бөгөөд энэ удаа нэгдсэн үндэсний байгууллагын стандартыг хангасан хээрийн эмнэлгийг ахин дэлгэн зэвсэг түвшний анги салбаруудын эмч эрүүл мэндийн ажилтан албаагчдаас бүрдсэн 50 гаруй албаагчтайгаар амжилттай За анх 2010 онд нэгдсэн үндэсний байгууллагын инхийг дэмжих ажиллагаанд Хойд Судан, Дарфур улсад үүрэг гүйцэтгэж байсан юм байлаг туршлагатай. За энэ удаад мөн 2 дахь удаага бид бүхэн нэгдсэн үндэсний байгууллага инхийг дэмжих ажиллагааны газраас явуулж байгаа шалгалтанд амжилттай шалгуулж дуслаа. 10 дугаар сарын 4-өөс 15-ны хооронд явагдсан энэхүү шалгалтад нэгдсэн үндэсний байгууллагын 15 орчим хүний бүрэлдэхүүн дэлхийн өнцөг булан бүрээс цахимаар оролцсон юм а. За энэ удаагийн үзлэгийг бид 3 тусдаа байрлалаас нэгдсэн үндэсний байгууллагад зайны хэлбэрээр шалгуулсан.
За зайны хэлбэрээр шалгуулахдаа бид одоо анх удаа сэтгвчний хэмжээнд өндөр технологи ашиглаж интернетийн сүлжээгээр зохион байгуулсан. За энэ хүү зохион байгуулалтын арга хэмжээнд бид хөдөлгөөнд камерууд, за дрон болон бусад 360 градус иргэдэг одоо камерын системүүдийг ашиглаж ингэж зохион байгууллаа. 2 дугаар шатны шалгалтын хариу 1 сарын дараа нэгдсэн үндэсний байгууллагаас ирэх юм. Монгол улсын зэвсэгтүүчин инхийг дэмжих ажиллагаанд оролцож ирснээс хойш 19 жил болж байгаа бөгөөд дараагийн шалгалтуудад амжилттай шалгуулснаар ахин 3 цэргийн багийг шинээр оролцуулах үд хаалга нэгдэх юм а. Цацраг, хийм, биологоос хамгаалах хороо тодтголтой. Алтан гацааданд зэвсэг түвшний 119-р анги хушууч генерал Самбуу агсны нэрэмжит боллоо. Монгол Улсын засгийн газрын 285 дугаар тогтоолоор Алтан гацааданд зэвсэг түвшний 119-р ангийг хошууч генерал Чимэд Цэрэнгийн Самбуугийн нэрэмжит болголоо. Хошууч генерал Самбуу нь цэргийн 3 шатны 4 сургуулийг амжилттай төгсөж, зэвсэг түвшний хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмрээ оруулсан цэргийн нэр зүтгэлтэн байсан юм. Самбуу генерал нь бол тус ангийн 2 дахь захирагч 1971-ээс 76 оноод тус ангийн захирагчаар 5 жил ажиллаж байсан. Дөрөв нь бас ярьж илээ. Энэ ангид ажиллаж байхдаа 4 удаа тэргүүн, 1 удаа онц ангийн болцод хангаж өөрөө одоо зөвлөлт холбоот улсад бол одоо актив сургуульд явах шагнагдаж байсан юм аа. Зэвсэг түвшний 119-р анги нь 1967 оны 11-р сарын 11-ний өдөр байгуулагдсан цагаас хойш армийн 8 удаагийн онц анги, 14 удаагийн тэргүүний ангийн болцлыг хангаж байсан юм а. Хамгийн сонирхолтой анхны армийн онц анги болоход Самбуу генералын үед болсон анги. Тэрний өмнө 4 удаа армийн тэргүүний ангийн болцол хангаад 5 дахь удаага армийн онц анги болсон. Ийм л гавьяатай байна. Тэгэхээр энэ гавьяагаараа бас энэ хүн чинь анх удаа онц үржсэн бол өнөөдөр 8 удаагийн онц үржсэн. Энэ хүний гавьяагаар ингээд явдаг учраас бас мөнгөч ёстой гэж би боддгийг. Ани маань ажиллаж байсан одоо энэ алтан үеийн хамт олон ер нь айрам энгийн одоо бүх хүмүүс миний одоо ханыг өндөр төргөж байсан учраас энэ олон хүмүүс, энэ олон байгууллагын дэмжлэгээр энэ нэрэмжит гэж нэрэмжит гэдэг асуудал шийдэгдэж нэр нь мөнгө хөжөтлөө. Хошууч генерал Самбуу агс нь химийн цэргийг хөгжүүлэн мэрэгжлийн боловсон өвчнийг сургаж дадлагжуулах, химийн цэргийн нэр алдрыг олон жилийн турш өргөн мандуулахад эзэмссэн мэдлэг боловсрол, олон түмнийг манлайлан хөтлөх, зохион байгуулах авиас чадвах, нүрэх, бүтээл шудрах хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм билээ. Цэргийн нэгдсэн дээд сургуулийн 54 дахь төгсөлт буюу ерөнхий цэргийн команд байлдааны машин хуйгт тээвэрлэгчийн ашиглалтын инженер мэргэжлийн анхны төгсөгчд зэвсэг түвшний болон үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойд зориулан үл тасрах нөхөрлөл ном төрөвжээ. Тус хамт олон номоор дамжуулан зэвсэг түвшин эх орныхоо энхийн бүтээн байгуулалт оролцсон өөрсдийн ажил амьдралын цаг мөчүүд эрдэмтэн багш, захирагч дарга нарынхаа дурсамжийг найз нөхөд, гэр бүл, үр хүүхдүүдэд өвлүүлэн үлдээх зорилгыг агуулжээ. Номыг хурандаа Эрдэнэт, бэлтгэл хурандаа Лавгсүрэн, бэлтгэл Ахмад, Цэрэн Гомбнаар бичсэн байна. Монгол Улсын боловсролын ууган байгууллага болох үндэсний тодтголтой Жанжин Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан төвийн одонд үндэсний батлан хамгаалахын их сургуулийн түүхт яруу алдарт 100 жилийн тохиож байна. Тусааг тохиолдуулан Монгол Улсын хөгжил цэцэглэлд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медаль болох хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одонгоор шагнасныг гардуул өглөө. Үйл явдлаас бэлтгэсэн сурвалжлагыг эх орны төлөө нэвтрүүлгийн энэ хэсэгт үзүүлэх болно. Түүх өдрийг тохиолдуулсан баярын үйл ажиллагаа үндэсний батлан хамгаалахын сургуулийн байрлалд болж ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Хүндэт зочноор тус сургуулийн 1989 оны төгсөгч, Монгол Улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч, хүрэл сүх тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирснээр баярын арга хэмжээ эхэлсэн юм а. Хундэт
Буурал түүхтэй сургуулийн түүхтийн хойг тохиолдуулан цэргийн болон иргэний салбарт өндөр мэргэжилтэй олон мянган боловсон хүчин бэлтгэж, төрийн батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний байгуулалтын онол арга зүйн үндэслэлийг боловсруулахад оруулсан хувь нэмрийн үнэлж, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Цэргийн ёслолын жигсаалын дараа хүндэт зочид үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцсон. Тус хурлаар Монгол улсын хөгжил дэвшилт үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оруулсан хувь нэмэр ололт амжилт болон алс ирээдүйд чиглэсэн зорилтуудыг багтаасан илтгэл тавигдсан юм а. Мөн энэ үеэр улс батлан хамгаалах салбар зэвсэгт хүчинд олон жил итгэх зүтгэл гарган амжилттай ажиллаж байгаа зарим бие бүрэлдэхүүнд үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн болон салбарын шагналыг гардуулсан юм а. Би 2005 оноос 2010 он хүртэл хугацаанд үндэсний батлан хамгаалах сургуулийн захирлаар ажиллах одоо тийм хувьд гоосон. Манай сургууль Америкийн нэгдсэн улс түүний холбоот НАТОгийн одоо орнуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг одоо сургуульдаа татах ийм одоо сайхан боломж нэгдэж гарч ирсэн ийм зүйл юм. Тэгэхээр гадаад харилцааны шинэ үе шат хэлсэн ийм үе байсан юм. 100 жилийн тохиолдолд цугаажилж байсан батлан хамгаалахын сургуулийн үе үеийн төгсөгчд болон эдэмтэн багш нар ажилтан албан хаагчид энэ 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна да. Аливаа овог тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэг бол одоо байгаа төвшингээ үнэлж сэгнэж тогтоохын зэрэгцээ хамгийн гол нь цаашдаа хэрхэн хөгжих вэ? Ямар зорилтыг дэвшүүлж ажиллах вэ? Ялангуяа аж үйлдвэрийн дөрвөн хувьсгал, хиймэл оюун ухааны энэ цаг иргэн үед сургалтын агуулга хөтөлбөрөө хэрхэн шинжилж, шинэ үеийн залуусыг хэрхэн бэлтгэхгүй, их орон сэтгэлтэй эр зориг дайчин одоо уламжлаа хэрхэн авч явах уу гэдэг дээр одоо онцгойлон анхаарч энэ хүмүүсийг бэлтгэхийн төлөө одоо чаргуу хөдөлмөрлөж олон одоо шинэ зүйлүүдийг санаашин хийх зүйтэй. Нэгэн зууны бүтээсэн эрдмийн хамт олонны 100 жилийн ойн ёслол хүндэтгэлийн ажил арга хэмжээнээс бэлтгэсэн сурвалжлагыг багсд үзүүллээ. Харин одоо алсраа оцсон жилүүдэд үндэсний батлан хамгаалахын их сургуулийн өнөөдрийг хүрсэн түүхийг энэ хэсэгт тоцдох болно. Мянган нар дурсагдаг цадиг түүхийн үлгий туураг тусгаар Монгол улс гүрэн улсын цадиг түүхийг сөхвөөс Монгол цэргийн түүх сөхөгднө. Хүндрэлтний цадиг түүхийг нэгэн цагт тодорхойлж явсан хүчрхэг баатарлаг өвд эцсийн хойчийн залгамж өнөө цагийн Монгол цэргийн цадиг түүхийг сөхвөөс тэдэнд цэргийн хэргийн мэдлэг, дадлаг, ур чадварыг төгс эзэмшүүлж ирсэн эрдэм мэдлэгийн дундаршгүй ундраг Монгол улсын үндэсний батлан хамгаалахын сургуулийн түүх зайлшгүй сөхөгдөг учиртай. Нэгэн зууныг бүтээсэн үндэсний батлан хамгаалахын их сургууль. Үндэсний ухамсар сэргэж, улс гэрийн эрх чөлөө тусгаар тогтнолыг сэргээ мандуулах ард түмний чин хүсэл эрмэлзлээр жигүүрлсэн 1921 оны ардын хувьсгал ялалт амжилтад хүрсэн нь нэгэн зууны бахаргалд түүх болон үлджээ. Тэрл он жилүүдэд улс орны төвхнүүлэх, нэн чухал бодлого зорилтыг дэвшүүлсний дотор ардын төр засгийн газар намын төв хорооны хамтарсан 1921 оны 3 дугаар сарын 24-ний хурлын тогтоолд цэргийн сургуульд нээх Монгол эрчүүдээс ухаан сэргэлэнг цэргийн сургуульд боловсруулж сургагч дарга нарыг сургаж ав бас зохин хэмээсэн нь орчин цагийн цэргийн сургууль байгуулагдах үндэс болжээ. Бүх цэргийн жанжин Сүхбаатар сургууль байгуулах ажлыг биечлэн өдөртөж бэлтгэл ажлуудыг базаан баг дарга нарыг бэлтгэх 6 сарын хугацаанд дамжааг морьт цэргийн 40 хүнтэй 2 салаа, артиллерийн 20 хүнтэй 1 салаа, морьт пулеметийн 30 хүнтэй 1 салаа бүгд 90 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан нь ардын цэргийн даргын сургуулийн үндэс болж 1921 оны 10 дугаар сарын 15-нд анхны хичээлээ эхлүүлж байжээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл эх орноо батлан хамгаалах мянган мэргэжилтнүүдийг бэлтгэсэн нэгэн зууны жил алсран түүх болон үлджээ. Энэ хугацаанд төр засаг
улсын дотоод гадаад үзэл баримтлалаас шалтгаалж түүхэнд ардын цэргийн даргын сургууль, бүх цэргийн ерөнхий сургууль, цэргийн ерөнхий сургууль, цэргийн ерөнхий дээд сургууль, цэргийн нэгдсэн дээд сургууль, цэргийн их сургууль, батлан хамгаалахын их сургууль, үндэсний батлан хамгаалахын их сургууль хэмээн нэршил бүтэц зохион байгуулалтаа цаг үеийн шаардлагатайгаар өөрчилж, их сургуулийн статустай болтлоо өргөжин тэлж, эх орон ард түмнийхээ өмнө үеийн үед хүлээсэн эрхэм үүрэг зорилгоо шин үнэнчээр гүйцэтгэж ирсэн юм. Тухайлбал 1939 оны халахын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, баруун хилийн зэвсэг тулгаралд, хүйтэн дайны үеийн сорилтуудад тус сургуулийн бие бүрэлдэхүүн тэргүүн игнэнд манлайлан оролцсон байдаг. Улс их орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндөрөөрнүүлж, бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчд ардын сайд нарын зөвлөлийн 1932 оны 4-р сарын тогтоолоор Байлдааны гавьяаны улаан түгийн одонгоор бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1947 оны 5-р сарын 23-ны өдрийн 35-р тогтоолоор ардын хөвсгөлийн анхны удирдагч Жанжин Сүхбаатарын нэрэмжит болсон бол 1971 оны 10-р сарын 14-ний өдрийн 204-р зарилгаар Сүхбаатарын одонгоор тус шагнагдсан юм. Зүүн ард урсгадах Яруу алдарт дайчин замналтай Эрдэмийн хамт олонны багшлах бүрэлдэхүүний 68% нь магистр, 27% нь доктор, 5% нь шинжлэх ухааны докторийн зэрэгтэй эрдэмтэн багш нар эзэлж, эх орны ирээдүйн хойч үеийг сурган хүмүүжүүлэх их үйл хэргийг хэрэгжүүлж байна. Манай сургууль бол Монгол улсын мэрэгжлийн боловсролын ууган сургуулийн хувьд улиран одож байгаа нэгэн зууны туршид ардын цэргийн даргын сургуулиас үндэсний батлан хамгаалахын их сургууль болтлоо хөгжиж, игнэнээс олон арван эрдэмтэн алдар цуутныг төрүүлсэн эрдмийн их уурхай болсон сургууль юм аа. Би төрлөх сургуультай байнга баярлаж, бахархаж явдаг хөө. Цэргийн нэгдсэн дээд сургуулийн 1985-аас 1989 онд 4 жил цэргийн хооронд амьдарч, олон сайхан анд нөхөдтэй болж, бас тэнцээ заяаны хантайгаа учирч амьдралынхаа гарааг эхэлсэн түүх бол энэ цэргийн сургуультай шууд холбоотой. Миний өдий зэрэгтэй ажиллаж амьдарч яваа минь төрлөх сургууль, эрдэмтэн багш, зархагч дарга нарын минь надад хайрлсан ач буян хэмээн гэж би одоо талархан бодож явдаг хөө. Манай сургууль бол дайны үед эх орноо хамгаалж, эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэсэн агуу сургууль. Их цагийн бүтээн байгуулалтанд улс орныхоо хөдөлмөр бүтээлийн төлөө хүчин зүтгэсэн ийм агуу түүхэн сургууль гэдгийг би бас энэ сайхан баярын өдөр тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Өдгөөгийн үндэсний батлан хамгаалахын сургууль нь улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл баримтлал, батлан хамгаалах бодлого, төрөөс боловсрол шинжлэх ухааны талаар баримтлах бодлого зорилтод нийцүүлэн иргэний нийгэм, батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн цэргийн байгууллагын хүний нөөцийг бэлтгэх, суурь болон хавсраг судалгаа эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэдэг эрдэмийн хамт олон юм. Өнөөдөр тус сургууль нь эрдэм шинжилгээний хүрээлэн, цэргийн дээд боловсрол эзэмшүүлэх ахитэм, 3 салбар сургууль, тусгай мэрэгжлийн коллеж, мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, сургалт дадлаг судалгааны 11 төв, 17 тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал цэргийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа явуулж, шинжлэх ухааны технологийн төсөл болон захиалгад судалгааны ажил гүйцэтгэдэг, батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй цаг үеэ олсон санал зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлдэг, аюулгүй байдал батлан хамгаалах, цэргийн шинжлэх ухааны чиглэлээр докторийн зэрэг олгодог батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, гадаад орнуудын ижил төстэй ахитэмийн төвшөнд сургалтыг явуулж, батлан хамгаалахын удирдах албанд шалд ажиллах офицер, төрийн албан хаагчдыг бэлтгэх зорилготой аюулгүй байдал, батлан хамгаалах, цэргийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг олгодог батлан хамгаалахын удирдлагын ахитэм. Монгол улсын үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдэлдэг, ёс суртахуун, бие бэлтрийн өвдөгч хүмүүжлэлтэй, мэрэгжлийн өндөр түвшинд ажиллах чадвартай цэргийн мэрэгчлэр бакалаврын зэрэг олгодог цэргийн нэгдсэн дээд сургууль, батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах тус хайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон төр хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудад иргэний мэрэгчлэр бакалаврын зэрэг олгодог аюулгүй байдлын дээд сургууль.
Монгол улсын зэвсэг түвшний урлагийн салбарт мэргэжлийн өндөр ур чадвартай олон улсын жишгт нийцэхүйц дипломын боловсролтой хөгжимчин бэлтгэдэг цэргийн хөгжмийн коллеж, бодлон хамгаалах салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн даргалах болон гүйцэтгэх албан тушаалын ахлагчийн бүрэлдэхүүнийг чанартай бэлтгэх зорилготой цэргийн мэргэжлэр бага мэргэжилтэй ахлагч бэлтгэдэг бодлон хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв. Цэргийн сургалтын ерөнхий боловсролын сургуульд 7 дугаар ангиас элсэл тавж бүрэн дүнд боловсрол болгодог Тэмүүжин үрлэг бүрэн дүнд сургууль зэрэг сургуулиудтай. Монгол улсын мэргэжлийн боловсролын ууган их сургуулиудын нэг Жанжин дэс Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдаан гавьяаны Улаан түгээн хотод үндэсний батлан хамгаалахын их сургууль нь Ардын цэргийн даргын сургууль нэртэйгээр анхлан байгуулагдаж гал голомтоо бадраасан тэр цагаас хойш чадварлаг мэргэжилтнүүд, шилдэг сэхэтнүүд, даргалах бүрэлдэхүүн, төр нийгэм цэргийн зүтгэлтнүүдийг төрүүлж бахархан амжилтыг бүтээсэн 100-ны төвхтэй эрдмийн хамт олон юм а. Аливаа улс орны хөгжлийг боловсролын салбар түүчилж байдаг. Дэмдэж 100 жилийн түүхийг сэврүүлж яваа тус эрдмийн хамт олон даяаршлын өнөө цагт гадаад харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Америк нэгдсэн улс, Англи, холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Солонгос улс, Япон, Канада, Франц, бүгд найрамдах Турк зэрэг 13 оронтой бодлон хамгаалах цэргийн болон эргэн нэгтэй сургуулиудтай шууд харилцаа тогтоож, оюутан багш солилцоо, эрдэм шинжилгээний хөтөлбөр төсөл, ном, эрдэм шинжилгээний бүтээл солилцох, сургалтын хөтөлбөр хөгжүүлэх, багшийн хөгжил зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллаж байна. Эрдэмийн хамт олон 100-ны туршид төр засгийнхаа бодлого шийдвэр, ард түмнийхэн итгэл найдварыг ямагт хичээнгүйлэн гүйцэтгэж ирсэн. Үүний нэгэн илэрхийлэл нь Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн санаачилсан оюутан цэрэг сургалтыг 2016-оноос эхлүүлэн хэрэгжүүлж, цэргийн жинхэнэ алба хаах нэгэн хэлбэр болгон хөгжүүлж, нийт 5000 гаруй цэргийн бэлтгэл үүрэгтнийг бэлтгэсэн, залуу үеийг хөдөлмөрт бэлтгэж, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилго бүхий оролцоо 2021 төслийг амжилттай хэрэгжүүлж 300 гаруй залуусыг хамруулад байна. Монгол улсын зэвсэг түвшний 100 жилийн түүхэнд үндэсний батлан хамт сургуулийн бие бүрэлдэхүүний оруулсан хувь нэмрийг бол бид өнөөдөр тодорхой хэмжээнд дүгнэж хэлэхэд бол оруулсан хувь нэмрийг бол бид бол зөвхөн батлан хамаас салбар гэхгүйгээр зэвсэг түвшин гэж үнэлэхгүйгээр манай төр засгийн хэмжээнд бол дүүнжлэн манай Монгол улсын гадаад бодлогын хүрээнд хүртэл энэ сургуулийн оруулсан хувь нэмэр бол үнэлж болохгүй их баймаа гэдгийг бол Жаншилаан даргын хувьд, хувь хүний хувьд ч гэсэн бас энийг бол үнэлж хэлхийг бол эрхтэй байна гэж хэлмээр байна. За миний би 1990 онд тухайн үед цэргийн нэгдсэн сургуулийн холбооны курст эсэж орж ирсэн. Ийм ч учраас миний би бол тодорхой хэмжээнд үндэсний батлан хамт сургуультай энэ сургуулийн түүхэн замтай холбоотой. Тийм болохоор бол хувь хүний зүгээс ч гэсэн бас энэ батлан хамт сургуулийн үүсэж байгуулсан 100 жил түүний үр дүн зэвсэг түвшинд ямар нөлөөтэй вэ гэдгийг бол зөвхөн манай зэвсэг түвшний удирдах бүрэлдэхүүнд аль хааж байгаа нийт бие бүрэлдэхүүнээс гадна төрийн тэргүүн Монгол улсын ерөнхий сайд дипломат албанд хашиж байгаа офицер, генералууд гээд энэ бүгдийг аваад үзэх юм бол манай батлан хамт сургуулийн зэвсэг түвшинд оруулсан хувь нэмэр гэхээсээ илүү манай төр засагт оруулсан хувь нэмэр бол үнэхээр агуу гэдгийг бол энд жишээ олно хэлж байгаамаа. Улс их орныхоо тусгаар тогтнол хөгжил дэвшлийн түүхнээ үнэтэй хувь нэмрийг оруулж, гавьяа зүтгэлээрээ шалгарсан 70,000 гаруй цэргийн мэргэжилтэй эх орон чирэгдийг сурган төлөвшүүлсэн эрдмийн хамт олон 100 жилийн босгон дээр бодлон хамгаалахын боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны ажил үйлчлэгийг олон улсын нийтлэг жишгт хүрэхээр алсын хараг тодорхойлж, энэ хүрээнд Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болох зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Ингэхдээ эрх зүй, бүтэц зохион байгуулалт, менежментийн үр ашигтай байдал, сургуулийн хүний нөөцийн хөгжил, боловсрол, сургалтын үйлчлэгээний менежментийн шинжилэл, чанарын баталгаажуулалт, сургалт судалгааны орчны шинжилэл, инновац, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүтээмжийн өсөлт зэрэг дэд зорилтуудыг хэрэгжүүлж байна. Өнөөдөр манай үндэсний батлан хамт сургууль маань бол өнгөрсөн жил батлан хамгаалалтын сайдын зөвлөлөөр өөрийнхөө сургуулийн 2030 он хүртэлх хөгжлийн үе шатаа, хоёр шаттайгаар зохион байгуулалтын
хөтөлбөрөөр батлуулсан. Энэ хөтөлбөрийнхаа хүрээнд өнөөдөр манай сургууль маань ирээдүйд одоо 2030 2050 он хүртэл манай сургууль дэлхийн жишгт нийцсэн цэргийн мэрэгжлийн олон улсад хүлээн цэргийн мэрэгжлийн байгууллага болно гэдэгтээ бид нас дөрөлтөн алсын хараа тавин ажиллаж байна. За манай сургууль өнөөдөр Монгол улсын хэмжээнд явж байгаа судалгааны их сургууль гэсэн одоо төсөл цэргийн дээд боловсролын шинжилэл гэсэн төслүүдийн хүрээнд амжилттай оролцож явж байгаа. Улмаар бол манай сургууль өнөөдөр сургалтын байгууллагаас судалгаан суурьсан их сургууль болох зорилтыг эхний шатандаа тавьсан. Дараагийн шатандаа бол биднээс олон улсад хүлээн зөвшөөрсөн цэргийн мэрэгжлийн сургалтын байгууллага болно гэсэн алсын хараатаагаар өнөөдөр ажиллаж байна. Манай нийт бие бүрэлдэхүүн. Өнөөдөр үндэсний батлан хамгааллын сургууль нь иргэдэд цэрэг их оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэн Монгол бахархлыг бий болгож их сургуулийн эрхэм зорилгод нийцсэн сургалт судалгаа, туршилт боловсруулалтын материалыг орчин багш судлаач, суралцагчийн ажиллах, суралцах, бие даан хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн ёс зүйтэй тэргүүний хамт олон суралцагч байгууллага болж төлөвшин хөгжиж байна. Энэ хамт олонний төгсөгчид зэвсэг түвшний офицеруудын бүрэлдэхүүний 93%, ахлагчийн бүрэлдэхүүний 95%-ийг бүрдүүлж байгаа ба тус сургуулийг иргэний мэргэжлэр төгсөгчдийн 80% нь хөдөлмөрийн зах зээлд ажлын байраар хангагдаж байгаа нь сургалтын чанар өргөөжийг илэрхийлсэн үзүүлэлт болж байна. Цэргийн сургалтын хамгийн нэгдүгээр онцлог бол цэргийн сургалт бол тухайн үед ямар одоо шаардлага тавьж байна. Байлдааны болон цэргийн хэргийн тэр шаардлага тохируулж сургадаг ийм онцлогтой ийм сургалт. За цэргийн сургалт нь бол одоо практик чиглэлтэй голдов. Өөрөөр хэлбэл өнөөдөр тавьж байгаа сургахаас суралцгуу шилжинэ гэсэн энэ агуулгыг байнга өөртөө авч явдаг. Энэний дагуу цэргийн одоо үндэсний батлан хамгаалах сургууль 8 удаа нэрээ өөрчлөгдөж, ингэж одоо өөрчлөгдөж энэ цаг үетэйгээ зогсож ингэж сургуульд явуулж ирсэн байгаа. Жанжид Сүхбаатарын нэрэмжид Сүхбаатарын болон Байлдаан гавьяаны улаан төгийн одонд үндэсний батлан хамгааллын их сургуулийн түүхт яруу алдарт 100 жилийн ойг тохиолдуулан төрлөх сургуулийнхаа генерал, офицер, ахлагч, эрдэмтэн багш, сонсогч, оюутан болон нийт төсөгчдөө чин сэтгэлийн халуун баяр хүргэж ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдлыг батлан хамгаалах, бүтээн байгуулалт хөгжил дэвшлийн төлөө эх орноо гэсэн чин сэтгэлтэй цэргийн эрдэм ухаанд төгс боловсрсон ёс суртахуун бие бэлдрийн өв тэгш хүмүүжилтэй авьяас бэлэг өрсөлдөх чадвар бүтээлч үйлсээрээ мандалсан чадварлаг албаагчдыг бэлтгэж сурган хүмүүжүүлсэн үе үеийн удирдлага эрдэмтэн профессор багш судлаач сурган хүмүүжүүлэгч ажилтан албан хаагчдаа түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Сүхбаатарын одонд үндэсний батлан сургуулийнхаа нийт бие бүрэлдэхүүн өмнө дотор бол тухайн сургуулийн багш эрдэмтэд мөн сонсогч нар, ажилтан албан хаагч гээд үе үеийн чөлөөнд байгаа, бэлтгэлд байгаа генерал, офицер, ахлагч, энгийн албан хаагчтай энэ 100 жилийн босхын өмнөх баярын мэндийг хүргэе. Монгол улсад анх байгуулагдсан цагаас хойш идэвгүй 100 жил үлрэн өнгөрөөд байна. Ингээд өнөөдөр энэ нэгэн 100 жилд өнөөдөр үндэсний батлан сургуулийг төгссөн олон мянган хүн нийт төгсөгчдөө та бүхэндээ энэ буурал түүх сургуулийнхаа 100 жилийн баярын мэндийг хүргэж та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хамт олонныхоо нэрийн өмнөөс хүсье өрөөё. 100 зунаар өртөөлсөн баатарлаг өвөг дээдсийнхэн үйл хэрэг үйл салдрыг итгэлтэй залгамжлуулж өнө мөнхөд орших эх орныхон эрх ашиг аюулгүй байдлыг батлан хамгаалах үндэсний хэмээх тодтголтой эрдэмэн эх хөргөө оюуны дундаршгүй ундраг тус хамт олонны алсын үйл өөдрөг жавхаатай үнийн хэрэг мөнхийн золбоотой байгээ.